За сайн бацгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За намайг одоо энэ зэш Ахмад энэ зэш бэн баахад дэлгэр гэдэг. Би Говьалтай аймгийн Алтай самд 1962 онд одоо Малчин ард Бямбын 4-р хуудлын мэдлээд бага насаа эцгийн гар дээр өнгөрөөж за Алтай самынхаа дунд сургуулийг сургуульд 70-78 онд суралцаад за улмаар Алтай хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн 10 дахь ангийг 1980 онд төгсөөд Амгаа ухааны дээд сургуулийн Инзүү анги гэж сурвалж 1985 онд төгсөж ирсэн. 1985 онд төгсчээд төрөлхтөн төвцөгтэй ярьж 37 жил ийм хангамжийн байгууллага Сум орон нутгийнхаа төр захиргааны байгууллагад ажиллаж яагаад 2022 онд Гавьяаны хамралд гарсан ийм хүн байна. За анхад 1985 онд Амгаа ухааны дээд сургуульд төгсөж ирээд тэгээд одоо Говьалтай аймгийн хангамжийн өдөртөх контор гэж байсан. Тэний Алтай нэгдүгээр эмээсийн эрхлэгчийг гэдэг албан тушаалд ажиллаж байгаад 87 оноос энэ Говьалтай аймгийн хангамж эмээсийн өдөртөх конторын дарга гэдэг албан тушаалд дамжигдсан. Тэгээ 87 оноос 2007 он хүртэл энэ хангамжийн эмээсийн өдөртөх конторын дарга албан тушаалыг 20 жил хашаад ажиллаж байлаа. Ер нь бол Монгол улсад 1923 оны 10 сарын 23-ны өдөр Женевис баатрын тушаалаар цэргийн эмнэлгийн дэргэд эмээсэн байгуулагдаж түүхээс одоо эм хангамжийн байгууллага үүсгэгдсэн ийм төвхтэй. Тэгэхээр одоо Монгол улсын эм хангамж байгууллага ингээд 100 гаруй жилийн настай ийм одоо урт настай ийм байгууллага гамаа. За намайг одоо 85 онд энэ Говьалтай аймагт ирж байхад Бөг сумад эмээсэнтэй ер нь одоо тухайн үед чинь бол ганц Монгол Эмпекс тухайн үед эм хангамжийн газарлагддаг байсан дээ. Гэтэл Монгол улсад сүлжээ нэг л компани төрийн өмч улсын өмчт ийм компани байсан. Манай аймгийн бүх сумуудад улс орн дээр бүх сумууд эмээсэнтэй аймгийн төвд нэг эмээсэнтэй манай аймгийн эм хангамжийн компанид бол намайг эхлээд ажиллаж авч байгаад 108 хүнтэй байсан 15-тай. Энд тэгээ бас учиртай 108 одоо эрхний тоотой хэмжээтэй. Тэрний 8 нэрхтэй. Бус нь дандаа хөөхнүүд байдаг байлаа. Тэгээд би яг залуухан байсан 23 төгсч ирээд 25 настай контейнер болцоод тэгээд хойжод хэдийгээр хүн ам зөөхөнтэй байсан ч гэсэн өвчлөл ихтэй олон нийтийг амарсан ханаад том их гардаг өдөр шөнөгүй ажилдаг жилангой өвлийн захид бол одоо хүүхэд цэцэрлэг сургуулийн хүүхэд одоо автгаарсан юм ханаад гардаг байлаа шүү дээ. Амгаа ухааны сургуульд
2000 оюуттай дээд сургуульд 5 жил сурахтай олоогүй байна. Сургууль төгсч ирээд 100 гүнтэй 1000 жил байгууллагатай олж авсан хүндээ. Тэгэл явсараа бол одоо би ерөнхийдөө ойлгоод энэ ихд над зөвөргөө юм байна. Энэ ихд над зөвөргөө юм байна гэж ойлгосон байлгүй. Тэгэл 88 онд энэ анхны 5 хуу гараад. Тэгээ одоо ч манай 3 хүүхэдтэй. Юуны өмнө энэ Алтай нутагт амьдарч байгаа алтайчууд болон одоо хамт олон найз нөхөд ахын дүүс та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За миний хань ижлийн хувьд бол битээр одоо айл орон болоод одоо 37 жил болж байна. Одоо 3 хүүхэдтэй, 2 том маань одоо тусдаа амьдралаа будсан, 2 ачтай, 2 зээтэй. Хань ижлийнхаа буюунд эдийн засгтээ сайн сайхан амьдарч байгаадаа би сэтгэл хангалуун байдаг. Сайн байна уу? Намайг Сэвжиж Батхан цэцэг гэдэг. Би энэ байгууллагт 34 жил ажиллаж байгаа. Одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээд энэ байгууллагт ажиллаад манай ээж, аав, ах, нөхөр гэ бүгд ажиллаж байсан. Удмаараа энэ байгууллагт ажиллаж байгаа. Намайг Арднаас эдийн Сувдмаа гэдэг. Бямбин дэлгэр гэдэг хүний гэр бүлийнх нь хүн Арднаас эдийн хан чимгийн төрсөн дүү нь байна. Миний ах бол төмөндөө нэртэй, бидэндээ түчгтэй ийм сайхан мундаг ах. Би өргөлжийн мөнхөд ахаараа бахархаж, хичээрээ бахархаж ингэж өссөн. Бид нар их эцгээс 13-уулаа. Миний дөрвөн одоо ах эгч гэр бүл болоод 3 ах эгч гэр бүл болоод ингээд миний аав бурхны оронд заларч байсан. Ингээд миний ээж бол 13 нялх хүүхэдтэй одоо ингээд үлдэж байсан ийм түүхтэй. Ингээд ийм байхад нь миний энэ хүрэг ах нар бол бид нарыг тэтгэж хүн болгож хөлийн дөрөөнд хүргэж гарын ганцганд хүргэсэн ийм ачтай буянтай аавын энтэй ах нар минь байдаг. Тэр тусмаа миний ах бол энэ олон хүнийг одоо тусад нь гаргаж сургууль суулгаж одоо хөлийн дөрөөнд хүргэж ингэж амьдралын минь алтан замыг ингэж заад зурж сайн сайхан явуулж байгааг энэ ахаараа үргэлжийн мөнхөд бид нар ганц бие биш миний ах дүүс амраг садан бүгд ингэж баярлаж аавын энтэй үнэлж ингэж явдгаа. Ингээд ахаараа үргэлж бахархдаг бид нар. За манай гэр бүлийн хүн бол ер нь их зөөлөн сэтгэлтэй, хүнд их тусархуу. Одоо тэр байдал нь надад их таалагддаг байсан. Хань ижилтэйгээ одоо эдийн олон жил амьдрахтаа бол бид хоёр одоо хийгээгүй юм байхгүй, хувийн эмчил ажиллуулж утсан, албан ажилдаач одоо их үнэнд зүтгэж ийсэн. Ер нь энэ хамт олонтой болсноос хойш энэ цаахан эмийн хамт олон дотор болсноос хойш битэрийн амьдрал их сайн сайхан явж байсан. Ах дүүгөөч одоо бид нар харж үзэх үедээ харж үзчихсэн. Залуу зонд насанд олох үедээ олж байсан үедээ ах дүүгээ харж үздэг, хамт олондоо өгдөг, авдаг. Угаасаа тэгэж сурсан. Манайх олдын буудал шиг нэг хэсэг одоо Алтай сумын одоо ард түмэн ирдэг байлаа манайхаар. Тэр болгонд л би тоогоо хоолоо хийж өгөөл бүгдийг хонуулаад унтуулаад тэгэл одоо явуулж тэрэгээрээ одоо муудсан юм алга бол хамт олон хань ижил ахан дүүс бүгд бит хоёр одоо их тусалж байгаад одоо гүнээ талархаж байгаа. Дарга анх намайг ороход тэр манай дарга байсан. Залуухан дарга байсан. Одоо тэгэл хамт хөтлөөл хамт ажиллаж байгаа. Тэгээд дэлгэр дарга бол үнэхээр мундаг өдөртөгч бас ганаагч байна. Бас хамтаа төстэй. Тэгээд одоо бас энэ байгууллагад ажиллаж байгаа одоо оюун цэцэг багш байна, сүүегч байна, сүрэнхүүгч, төмөр мөнгөгч. Тэгээд эднэртэй би бүгдэнтэй хамт ажиллаж ирсэн. Тэгээд одоо бас манай нүүдэрч байгаа даргач бас л дэлгэр даргын дараа ажиллаж ирсэн. Тэгээд одоо ингээд
бүгд дарга болоод тийм дарга нар байгаа бас зөндөө олон дарга нартай дэлгэд даргаас үе би чи 3 үе дарга 4 үе дарга сольсон байгаа. Тэгэхээр энэ байгууллагт Тэгээ манай эмэн ганц эмээсэнтэй манай эмээсэнгийн хүүхнүүч нь одоо ээлжээр ажиллана, 24 цагаар ажиллана. Заримдаа гэртээ очих завгүй ажиллана. Тэгэл одоо тухайн ажнаас одоо энэ төрийн бодлогоор гэх юм уу одоо бас хүүхдийн хөвсөл ихтэй байсан юм уу? Одоо ихээ одоо ингэж 8 хүүхэдтэй хүн 1-р одоо 4 хүүхэдтэй хүүхэд 2-р одоо гэдэг. Тэгээд одоо 45 хоноод ажилдаа ордог. 45 хоноод бүх хүүхэд яасад хамрагдана. Одоогийн шиг ингээд 2-3 жил 2-3 нас хүргээ байлгадаг. Тэгээд тийм ялахын нь одоо өвлийн хүүтэнд ханаа том хөрөх амархан ийм байлаа. Тухайд манай ахмадууд мэддэг байх. Эмийн сангаар ороод гаргаж зүгээр ингээл эмийн сангийн хүнээр сэнк хийгээл сайхан үнэрдэг байлаа. Одоо анзаат гэж сайхан үнэртэй ханаа дардаг. Ийм эмийн дүүхэд кампер байлаа. Бид ингээд гадуур явж хахад хамт явж байгаа хүмүүс чамаас эмийн сангийн үнэр үнэрч чинь эм үнэрч чинь тэгэл ингээд энд бид бас их сэтгэлд нөө ийм сайхан байдаг байлаа. Одоо бид тэр нэг байгууллагад хоёулаа олон жил хамт ажиллаж байсан. Мэргэжлийн үүднээс бид нар одоо ортопедик дүр анзаат хийхээр тэр эмийн сангаас нэг гоё үнэр өндөртдөг. Одооны эмээс найрлага хийх болохоор ерөөс тийм гоё үнэр байхгүй болсон. Тэгээд тэр үед найрлага хийдэг найруулагч эмээ найруулдаг байсан үе болохоор зэрэг эмийн сангаас ороход нэг гоё үнэр өндөртдөг тийм байсан. Тэгээ ерөнд бол их хариуцлага өндөртэй л байсан л дээ. Эмийн сангийн дэглэм одоо маш өндөртөө. Цагаан көвөн барил одоо дээгүр доогоор бүх одоо юуг шалгаж ариун цэврийн шалгаж ажиллаа хүлээлцдэг. Тэгэл нэг ээлжиндээ 6 хүн, 2 ээлжийн 12 хүн, нэг им зөвчтэй, нэг эрхлэгчтэй тийм хамт олон нэг л эмийн санд аймгийн эмийн санд ажилладаг байсан. Тэгээд ээлж хүлээлтсэн өглөө 9 цагт гарсан 3 цагт буугаад 3 цагт гарсан орой 10 цагт буудаг байсан 22 цагт. Тэгээд их дэглэм өндөртөө яг хүн болгон хийх ажиллаад яс хийгээд ээлж ээлжиндээ хүлээлгэж өгдөг. Тэгэл дараагийн ээлж ирэхээр зэрэг цагаан хөвөнгөөр одоо ариун цэврээр шалгаж авна. Тэгэл тэр хаяг аадрас тэр усан эмний хаяг аадрас хайчилсан байх ёстой, бэлдсэн байх ёстой. Тэгээд хувцас жигдрэлттэй дотор цамцаа хүртэл одоо халаадныхаа дотор өмсдөг цамцыг хүртэл одоо бид нар жигдрүүлж ахын үйлчлэгэнд одоо захиалга өгж оюулж жигдрүүлж өмсдөг. Тэгээд улаан эмблемтэй одоо тийм малгайгаа одоо эмнэлгийн эмблемтэй малгайгаа эндүүдээс хархамаалдаж одоо халаадаа хархамаалдаж өмсөд тэгээд цагаан тавчиг өмсч одоо бид нар хувцсаа жигдэж хувцсаараа их ангард ер нь их ажлын хариуцлага өндөртөө. Эвлийн гисэн залуучууд гээд бидний чинь ажил тараад лекц дугуйлан тэгээд бүх юмд хамруулна. Тэгээд зараан дээр тавина, машин дээр тавина, морин дээр тавина. Тэгээд хил сургана, хил заана, чэйжлүүлнэ, шалгаж үздэг. Тэгээд юм болгон дэвлийн гисэн залуучууд одоо манлайлах ёстой гэж хадланд хөөгдөн, хашаанд хөөгдөн. Тэгээд хүүхч хугатаараагүй татлаа төтлөөгөө улсуудаад голдоо одоо явуулдаг. Тэгээд бүх салбараараа системээрээ эмнэлгийн системээрээ одоо бид нар тэгж явдаг байсан. Тэгээд эмийн сангаас 2 хүн, гоцоос 2 хүн, хүүхдийн засгаас 2 хүн, халдвартаас 2 хүн гэл ингээл бүх тасгуудаас ингээд 2 хүн аваад ингээд нийлүүлээд бүгдийг ингээл юунд явуулдаг байсан. Хашаа хадланд явуулдаг байсан.
За миний ах эгч хоёр бол эмийн мэрэгжлийн улсууд учраас одоо ийм их үнэртэй. Одоо тэгээд нөгөө ийм их үнэртдэг болооч тэгдэм үү ер нь эмийн талын тийм тархинд тийм шуум орцсон. Тэгэл ер нь манайхан бол бараг л одоо энэ хүнээр л ер нь бүх сайн сайхан юмыг энэ хүнээр ингээд дурсаад санаад ингээд явцсан учраас их олон эмийн мэрэгжлийн улсуудтай манайх. Би хүртэл өөрөө одоо эмийн мэрэгжлийн одоо мэрэгжлийн ажлыг хийгээгүй ч гэсэн эмийн мэрэгжлийн хүн би өтөлсөн хойно 46 наснд ах эгч хоёрынхаа үгэнд ороод ингээд энэ Говьтай аймгийн ангаах ухааны дунд сургуулийн эм найруулагчийн ангийг төгсөж байсан 2006 онд төгсөж байсан. Тийм тэгээд одоо миний өөрийн охин бас одоо эмийн мэрэгжлийн яг эм зүүч хүн одоо энд бас ажиллаж байна. Ингээд миний хамгийн бага дүүгийн одоо эхнэр бас эм найруулагч одоо ингээ бас мэрэгчлэр ажиллаж байна. Миний бага дүүгийн одоо отгон дүүгийн маань хүү тэгээ охин нь за тэгээ хүрэгн нь бүгдөө ингээ эмийн хүмүүс. Энэ ямар учиртай бэ гэвэл одоо миний ах хамгийн одоо нандин сайн одоо амьдралдаа мундаг явж байгаа учраас энэ хүнээр үргэл дуурал авч бид нар одоо энэ мэрэгчлийг өөрөө ирэхгүй ингэж тархиндаа шуум авч ингэж өөрийнхөө хүүхдийг ч гэсэн ингээд л нэг эмийн мэрэгчлээ хүн болгочихсон, дэдгээшгээ хүн болгочихсон, дэлгэрахшгээ хүн болгочихсон. Миний ахгүй мундаг шүү. Миний ах хамгийн шилдэг нь гэж ингэж явсаар байгаа бид нар ер нь бүх улсууд одоо баг манай гэр бүл бол тэр чигтээ эмийн мэрэгчлээ улсууд байгаа. Бас эмийн ажиллаа хийгээд зогсохгүй. Тэрний хажуугаар чинь социализм үед чинь одоо лиг дугуйланд явна. Залуучуудын одоо хөдөлмөрийн бригад гэж ийм залуучуудын байгууллага бүгдээрээ хувьсалт Монголын хувьсалуучуудын эвлийн гишүүн, үйлдвэрчний эвлийн гишүүн байна. Тэрнийх одоо өөрөг даалгаврыг биелүүлнэ. За ялангуяа одоо шинхэн сургууль төгсөөд ирсэн бид ч бол тэр намд эсэхгүй бол цаашаа одоо хөгждөгөө, дэвшдэгөө, сургууль соёл явуулдагөө ийм байлаа тийм учраас тухайн үеийн Монгол Ардын хувьсал намд ганцхан ном байсан. Хувьсал намд илснэ гэдэг бол их том зорилт. Тэнд илсэхийн тулд их хөдөлмөр зарцуулдаг. 2 жил итвтэнгээр явна, 2 жил орлогчоор явна. Тэгээ бүтээж ажил хийн. Одоо эрүүл мэндийн газрын байсан Бадамжуу одоо Орсоо Гэлгөө за Лавгсар ингээд бид хэдэн залуучууд намд илсэх гэж нэгдсэн эмнэлгийн тэр одоогийн 307 дугаар хэмнэлийг огцруулж бид нар чинь бүр сайхан залуу байгаа чинь сэтгэхүйсэтэй гарын дүү ивсэтэй одоо шиг компьютер юм хийн гэж байхгүй дандаа гараар гоошаар хөөсөөр юм зур шийдэг юм байлаа. Тэгээд хажуугаар нийгмийн тустай хөдөлмөр гэж их юмд оролцсон шүү дээ. Тэгээд тэр нийгмийн тустай хөдөлмөр их юмд хамрагдсанаар хүмүүс хоорондоо сайн танилцдаг, биений хазаан ашиг авдаг. Энэ аль нь хөдөлмөр чим, аль нь юм хийж чадах юм, аль нь одоо идэвхтэй сайн байх юм, хариуцлага хэр юм гэдгийг мэддэг таньдаг ийм байлаа шүү дээ. Тэгээд одоо удирдах ажилтан хүн гэдэг чинь бол тиймнээс хүмүүсийг таньдаг, тэгжээд усуудаа дэвшүүлдэг, зан харьцаа, айр зандан тааруулж ажилладаг байлаа да. Тэгээ ер нь бол анхны эмээсэн чи анхны эм зөөч 1965 онд тэр Дөнгөрдөлж гэдэг хүн одоо Баянгар аймгийн хүн анхудаа төгсчиж манай аймд ажиллаж байсан түүхтэй эм зөөчээр тэгээ дараа нь халдсан Долчин гэж байж хаад тэгээ 1981 онд одоо манай төмөр юм 83 онд оюутсан 85 онд гэдэг учраас бид дуруулаад Говьтай аймгийн мангамж насаараа 30 хэдэн жил нэг дээр ажиллаа да.
эдийн засагч гэж их өөрийгөө хэлдэг. Ийм хүн байсан. 1986 онд энэ Эмийн гудалт конференцэнд иргэд эмийн мэдээлэл хариуцсан эмийн мэдээлэл сурчлага хариуцсан байцаагч гэж ийм байцаагч оронтой нэмэгдэж ирсэн. Тэр хүн болохоор бүх тухайн үед эрүүл мэндийн статистик үзүүлдэг их сайтай. Одоо ханиад 0-аас 5 насны хүүхдийн донд 5-аас 8 насны хүүхдийн донд тийм ханиад байна. Ийм ханиад хэлбэг гарч байна. Ийм хэрэгжилж байна гэдгийг одоо төлөвлөдөг. Тэр статистик үзүүлэлтээс үзээ тэр эмийн мэдээллийн байцаагч одоо нэг шим тухайд юу гэж та юу компьютер зүйаагүй тамын далбар заасан дээр шугамдж байгаа л урдуур эмийнхаа нэрийг бичиж байгаа л тэр онгид тавьж байгаа л тооны машинаар тавцаад ингэж юу гаргадаг. Одоо антибиотик гэж ингэж ирээжүүлэр ичж байгаа. Тэндээс амоксилин 500 та тэдийг авна. Ампслин тэдийг авна гэдэг жилийн захиалга жилээр хийдэг. Тийм их нөхцөл ажил хийдэг байсан. Тухайн 1997 онд бүх сумын эмийн сангуудыг Бамако гэдэг олон улсын зохицлын шугамаар санхүүжүүлээд тэгээд сумууд нөхцсөн. Одоо эмийн гамжийн байгууллагуудаас хөрөнгөний тоолоод тэгээд эмнэлэгт шилжүүлээд хөрөнгөний шилжүүлээд баланс холбоолоод шилжүүлээд тэгээд сумын эмийн эргэлтийн эмийн сан гэж юм байгуулад ингээд сумуудад одоо бүх эмийн сангууд энэ тэр олон улсын төслийн Бамако төслийн эмийн сантай болоод тэгээд тэрний дараагаар одоо Монгол эмийн концерны 40% л өөрчлөгдөд. Тэгээд анхудаа хувийн эмийн сангууд тэгж үүсэт бий болоод манай аймгаас ч одоо анхны эмийн сангийн анхны хувийн эмийн санг одоо Сандуу Янжин гэдэг ийм найруулагч байсан. Ийм хүн байгуулж ирсэн. Энд бол ийм хангамжийн эмийн гудалт контор гэдэг чинь бол олон систем хамааруулсан их том байгууллага байсан шүү дээ. Одоо тарилгын шингэн бэлтгэх засагтай, эмнэлгийн тоног төхөөрөмж засвар үйлчилгээний засагтай, нүдний шилний газартай, дээрээс нь одоо ардын уламжлалт эмийн засагтай. Тэгээд эмийн сандаа дотоод бэлтгэдэг ийм олон салбарыг хамарсан юм байсан байхгүй юу. Тэгээд одоо анхны эмийн сан байгуулагдаад 1997 онд 37 настай 4 хүүхэдтэй баахан хүүхнүүдийн шин гэнт тэтгэврт гаргаад тэгээд залуугаараа нөгөө хүүхнүүд чинь их одондоо хүрчилдэггүй тэтгэврт гараад ингээ албан жураар баахан улсууд тэтгэврт гаргасан улсын хэмжээгээр баахан эмч эмгүү болоод өвчин гэдэгрэхгүй эм зөөчгүй эм найруул өвчгүй болвол тэр хэдийгээр өвчнийг зөв оншиллоо сайхан онш тавилаач гэсэн тэр хүнийг эмчилж чадахгүй эмийг найруулна зөв тунгаар нь олгоно зохистой хэрэглэн гэдэг чинь бас хэн гэнээс шалтгаалдаг. Эрүүл мэндийн байгууллагаас ч эмийн гамжийн байгууллагаас ч хөө хүнээс ч олон талаас шалтгаалж яаж тэр ингээд зохистой бүрлж ийж тухайн одоо өвчнөл харж идэгдэг эмийн гамжийн байгууллага эрүүл мэндийн байгууллага хоёр хоорондоо салшгүй холбоотой.
Сан дүүгээр хад 90 онд зах зээл шилжээд төвлөрсдүүлүүд эдийн засгаас татгалзаад зах зээлийн эдийн засаг шилжээд тэгээ бүр yoo дэлгүүрийн лангуунд ийм байтхаа талхан тавснаас өрөмгөө болоод ингэж яваад аймгийн дараа лантаа гэж хүмээсэн. Тэгээд намайг чи Орос руу яв. Ийм болж иргээд. Тэр 4 жил нэг 100 болоод манай эмэнгамд цааш 66 гэсэн улсаас тэр одоо цуцын ийм хөргөж өгчээгээд. Тэгээд цуцын ийм хөргөж эмгүү болцсон яа. Тэгсэн энэ хаймед манай аймгийн чи байсан юм. Нэг сахны үйл дээр нэг хамтран байгуулах гээд. Одоо санхүүгэлцийн даргаас төмөрхөө эцэг өсний даргаас хэмжээнд өгөөд энэ хоёр хүн хамид тэр санхүүртний өнд суралцж ирээд тэгээ бодвол хэд санхүүд гэж ирсэн байсан байлгүй. Тэгээ над нэг 7 санхүүрт өгөөд тэгээ одоо мессежлийн жишээс зааг дарагч баянко бид дуурыг явуулд юм байна. Нөгөө 66 хатаага энэ үлмний газараас нэг 69-тэй ёо Орос албаны улсын бүрээд улсын тэр Кирээ аймгаас ийм болж иргээд бид дур ямар ч гэрээ контракт байхгүй юу ч байхгүй огт ярилж үзээгөө тэгээ нөгөө хэл ийм гарах 20-тэй тэр өчсөн. Тэгээд энэ 7 хүрдэг л аваа. Тэгэл таагаар яаж л учраад юм байгаа юм. Ямар ч энэ хөлийг өвчнээ намдах юм алж иргээд. 12 сарын сүүлчээр явуулт юм байна. Тэгээ гуруула гараад тавцсан. Тэгээд тэр Кирээ өөрөө тэр Кирийн аймгийн зүйлээр очиод ийм гамжаахан захиралд нэг өвхөн байна. Тэнтэй уулзаад ийм зорилготой ирлээ гэдэг. Тэгсэн нэг шарг өгөн. Сөрхөдөрөө сайхан зантай. Нэг хөвгөнтэй таардсан байна. Хөвгт ингэж ихтэй 12 сүүл 1 сар гарах гэж байсан. Тэгсэн одоо юу аалгас нэг юм байгаа гэдэг. Курт үзүүлд юм байна. Бид гороос өөрөөсөө зүгээр яваа нэг юм уу. Нэг хаттай нэг юм хөнөөд нэг зөөцөн зүйл. Тиймээс тэгээд орсоодаг тийм сонирхолтой байсан. Тэгээд ийм байдаг гаргаж үзсэн. Тэр хөхний контакт. Мэдгүй нэг баахан орс хөхн ингээд шагалдаад зарим нэг хэлий сайн мэдгүй. Нөгөө ихэнх нь хавааж аваад. За маргааш юу 4 төглөө. Хүрээд тэр. Ачааш бэлэн гэсэн. Одоо 3-4 хоноод чаачсан да. Нэг төцөлөө атсан. Тэгээд нэг буудалд орхосон буудалдгүй. Тэгсэн одон нэж байсан нэг бүрээд залуутад нөхөртэй тааралдаа. Тэгэхээр тэр сургуулийн ярав гэдэг. Тэр одоо аймгаа төгсөн жахан 2-3 гэлбэт зайд нэг бургаснанд байд юм байна. Нөгөө чи ингээд тэр үедээ жахан монголчууд нэг хавар орчдөг байсан болоод гэсэн юм. Нөгөө машины чинь модны шоуруу гэж чад гэртээ байлгаад. Тэгээд 3 онцоод нөгөө тхавараад дагуулад. Нөгөө тэр бас нарийн ширийн орчуулах гэж байгаа. Яг нөгөө гэж мэдхгүй нөгөө зарим нь орчуулж ойлгохгүй юм чи. Тэгээ яваад атсан шин. Машинаас л асар оруулсан. Тэгээд нөгөө хөөж хоол мал өгөөл.
Нэг хоолойчоо гараад асууж билэн боллоо. Тэгэл гараад зүүр нэг автеч гэдэг нэг байдаг байсан. Энэ дөрвөлж хайрцагт. Тийм зүүрээ батчих. Тэгээ боцоолтой байна. Одоо л хэлээр зөвхөн толгой авч. Тэгээ хэл дээр хороолох юм бол заасар. Тэгээд астай хаалцаа одоо яах вэ гэж нэг 2 орос нөхөр дахиад ирсэн. Нэг нь тэр яаны хилийн албаны дарга гэдэг. Яаны одоо ханка заатлын бомт. Нөгөө төс нөгөө иманганы дарга хөл танд юм байна. Нөгөө ч гоож өгд юм байна. Тэгс чихэн 12 цагт хүрээд ирээд. Тэгээ нэг 2 өнөг найрсан. 2 өнөг найрстай. Нөгөө 7 хүрдгнээс 3 4 үлдсэн. Тэгээ шин 12 цагт яваад одоо авгаатаа хойлохнаа байж. Олон ч билээ. Ороод авгааных нь мөрөнд нэг үнэн нэр. Өөртөө нэг хүртээ барьж байгаа. Тэгсэн даваа гэсэн шүд анхаараа. Гэлээ. Тэгээд иржээ. Тэвчлийн юу яасан? Алтан хотын аалуулын тоогоор нэг тийм автыг тарааж өгч ирсэн юм. Бүр ингэ нэрийг гаргаж байгаа. Тэр хэрэгтэй хэрэггүй хамаахгүй. Тухай бүх айлд тэгж өгчээлээ шүү дээ. Тэгээ одоо хүмүүс юм их уншдаг болж сошиал орчинд мэдээлэл их сайн гардаг болж эмийн зохистой хэрэглээ их төлөвшиж одоо цаанаас нь билээ шаарддаг болж эмийн сонгуульд чинь ажлаа төлөвлөгөөнд оруул орон нутгийн хариул юмнээ байгууллагатай энэ талаар хамтарч ажилласан явж та бүртгэлж аваа гэдэг үздэгч шалгадаг болж ухаан хүч өөрөө бас имжлэг хариуцлага мэддэг болж ер нь бол ийм хангамжийн хөгжил Оросоор бол интенсивний хөгжил гэж эрчимтэй хөгжил гэж дотор бодчод. Хэмжээ сургуульч их л олон болж тэгээ олон болох нь яг хэмжээс мэрэгжлийн эзэмших нь яг хамгийн гол чанартай байх хэрэгтэй. Мөнгөн дээр суурилсан мэдлэг муутай инженертэй инженерсэн эмблемтэй халаатны холоод байгаа бас хэрэггүй шүү дээ. Их сайхан зан арцаа сайтай байх хэрэгтэй. Хүний нүүрэн дээр тэр өгч байгаа юмд өөрийн сэтгэлээр ханддаг, мэддэг чаддаг, хүний асуусан юмнаа сайхан тайлбарлцдаг, мэдэхгүй байж болно. Ахаа би хичээ бидэнд хараад хэлээд утсаа өгчих. Тантай би яаж холбогдох вэ? 30 минутын дараа, цагийн дараа за томодлоо гэдэг маргааш юм уу? Бас их удаж болохгүй их удах юм бол нөгөө хүний өвчин хэцүүчин шүү дээ. Хүндрэхэд нүдэнд ханаад эрүүлж чана. Тэгээ хийлээд ихсэн сурах хэрэгтэй. Хэлний бэрээр гэж юмнаас үнэхээр одоо гарах хэрэгтэй. Хамгийн гол нь зан арцаасаа хамаа хэрэгтэй. Одоо бидний зөөж гисэн Готэм хангамжийн байгууллагад олон жил ажиллаж чад. Тэгээд нэвтрүүлэгт оролцоод ингээд үлдгээс сэтгэл сайхан хангалаад байж таарна. Хаач ирээдүйн хүүхдүүдээс үзгээрээ тэгжсэн юм байна шүү, ингэжсэн юм байна шүү. Гэдгийг үзгээрээ бас нэг юм бод таарна. Одоо хүүхдүүдэд зарим юм амьдрал ярих зэрэг
Энэ өвөөс нь худлаа авчна гэвэл зэрэгтэл байх юм биш. Итгэхгүй. Гэсэн юм байсан болчих юм гэдэг юм яа. За ингээ ер нь бол битэрий одоо энэ ам амьдрал энэ олон жилийн ам амьдрал одоо 60 нас хүртлээ 60 гартлаа одоо ингэж амьдарч байгаа ам амьдралыг минь өөдөн татаж одоо дандаа дэмжиж явдаг ахын дүүс найз нөхөд хамт олон одоо битэрийг гисэн болгоно одоо хүртэл битэрийн төлөө одоо зүтгэж байгаа та бүхэндээ маш их баярлж талархаж явдаг шүү. Хүнд одоо найз нөхөд хамт олон шиг сайхан юм байхгүй ахын дүүс шиг сайхан юм байдгүй юм байна гэдгийг бол би байнга л одоо мэдэрч ойлгож идэг. Тэгээд та нартаа одоо бүгдээрэнд нь эрүүл инх сайн сайхан бүхнийг хүсье. Ад жаргал сайн сайхан болгоныг хүсье. Өө гэж нэгэл одоо энэ олон жил ажиллах хугацаанд их янз янзын албан тушаал ачаавч лөө нэг тийм хоргон дарга болоотхоо зэрэгч л одоо тэний шин тагсан баахан албан бос албан тийм юмнууд зүүждэг байлаа шүү дээ. Одоо 9 болгийн хорлын дараа усны дараа 9 болгийн улаан замлын хорооны дараа Даасгийн нутгийн зүйлийн дараа Атэ намаа гээд нэг хэсэг 11 сонгоод ажилд болсон юм. Сомын хорлын төлөөлөгч мэлүүлэгч. Тэгээ сүүлдээ бүр нэг ажил хийлгүүд. Тэр олдсон юм чинь. Зарим нь гай болоод. Тэгэл уулзаж аль ажилтнууд өсөөр байгаа. Тэгээ нэг 2-3 юмтай үлдээ. Тэгээ сүүлд нь энэ садан гараад байгаа Алтаарн суус гэж байлаа шүү дээ. Тэрний захирал байж байгаа. Тэгээд тэтгэвртэй гарсан. Тэгээ одоо энэ олон жил хамт ажиллаж байсан нийт албан газар хамт олонд нь Яман гамжаахан байгуулгын бүх ажилчид нь за заримын нэрийн дурсалгүй үлдээж гсэн байж магадгүй. Нэрийн зүүн улсууд гомрохоо зай мартсан сансан байж магадгүй. Магадгүй ч мартсан сансал таараа. Тэгээ бидний амьдралд ах амьдралд байнгын тусалж идэг найз нөхөд хамт олондоо ах дүүстэй за тэн дотроос Яманган жаахан байгуулгын хамт олондоо баярлалаа талархаж явдаг. Энэ завшааныг дэлгэрүүлээд илэрхийлье. Тэгээ бүгдэнд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг өссөн өрөөр урт насалж удаан жаргахын эрүүлийг өргөе. Сүүлийн жилүүд ингээд би жаахан өвдөд ингээд ирэхэд зэрэг одоо манай Ямангамж өвдөд л голчлон тусны мөр болох юм да. Намайг ч одоо натаанд ажиллаж байсан ч бай, ажиллаагүй ч бай. Залуучууд ихэнх нь дэлгэр дарга гэдэг болгоо зэрэг их баярлалтай. Гэхдээ зарим нь яг үнийг хэлэхэд бас танихгүй юу лэн хөөж байна. Тэр тэнд ажиллаж байдаг. Тэгээд талархаж яваад илэрхийлье. Та хүн ч гэсэн ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье. Олон сайхан нэвтрүүлгийг үлтгэж алтаар тамныхаа одоо мэлмиг мэлаж яваарай гэж ерөөдөө